Сайн байцгаана үзэгчдээ. Орой мэндийг хүргэе. Karaoke Night нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай анхны нэвтрүүлгийн эхний зочноор 100-ны манлай дуучин, pop хадагтай, Монгол Улсын гавьяач жүжигчин, дуучин Сарантуяг хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Хүчийн мэндийг хүргэе. Анхны удаа ийм нэвтрүүлэгт орж ирсэн ч бас догдлоод байна шүү. За тэгэхээр караоке ер нь бол дуулахын үед бас дуулна мэдээж. Дуучин хүний үед бол ер нь бол бас нэг хоббигийн нэг хэсэг шүү. Эсвэл ингээл тайзан дээр ингээд дуулахаар арай өөр мэдрэмж авдаг. Караокенээс ер нь ямар мэдрэмж ав? Караокены сайн юмнаг бол үг нь байдаг байхгүй. Тэгэхээр үгийг хараад л одоо дуулна. Заримдаа бол дуулж үзхэмсэн гэсэн дуунуудаа бас сурчдгийг. Караоке чинь аян явдаг шүү дээ. Тэгэл ингээл үгийг хараад шууд дуулчих болдог ч гэдэг юм уу. Тайзан дээр дуулнагдчих юм бол бүгдийг чийжээр дуулж шүү дээ. Тэгээ шүү дээ. Таны хувьд бол уран бүтээлийн хувьд маш олон төрөл уран бүтээл байгаа. Тэгэд зарим үед ингээд тоглолтын дээр ингээд дуулж яхад те дууныхаа үгийг мартах ч юм уу те хуучин дуулагдахгүй нэлээд удсан дууныхаа үгийг мартах ч юм уу тийм тохиолдол гарч ирсэн үү? Гардгийн штэ ерөөсөө ингээл дэндүү олон дуунууд ингээл нэг дор сураад байхлаар тийм учраас би бол аль болохоор нэг бичлэг нэг дуу ингээд бичүүлж байгаа үед өөр дууны бичлэгэнд орохгүй ч юм уу өөр дуу бэлтгэл хийхгүй те яг л нэг дуугаал бэлтэж яахгүй бол тэгээ тоглолтын дээр бол нэг 20 хэдэн дуу дуулаад бүтэн тоглолт дуулахад бол үгийг мэддэг хэрнээ дууны үгийг яагаад урдна гэд нотын дэвэн дээр тавьдаг байх гэхэлэр нөгөө гинт ингээл сэтгэл мэтгэлийн хөдөлгөөн тайзан дээр гэдэг чинь бол ерөөсөө яг л ганцхан жүжигчд драмынхаа одоо жүжиглэхгүй шүү дээ бас дууч ч гэсэн бас жүжиглэн тодорхой хэмжээний одоо blackout гэдэг шиг одоо бүр нөгөө кадр нөгөө яг нөгөө хамаг дэлхийн ертөнцийн одоо өөрийнхөө сэтгэл санаанд байгаа бүх юма мартаж зөвхөн энэ тоглолтын дээр байгаа тэр өөрийнхөө энэ юугаа дууга мэдэрч дуулдаг болохоор бас тархинд одоо юу гэдэг юм уу оюун санаанд өөрчлөлт ордог. Тэгээ нэг дуунаас нөгөө дуурайгаа шилжих үед дууга бүр үгийг бүр тас мартсан байдаг ч юм уу тий. Тэр үед л яг энэ дууныхаа үгийг харж явах хэрэгтэй сануулах хэрэгтэй. Заримдаа бол нэгдүгээр бадгийг мэдчих хад хоёрыг мартцсан байдаг жишээ нь. Тэгэхэд нэгдүгээр дахиж дуулах ч юм уу эсвэл заримдаа зохиоч дуулна, толгоо холбож дуулдаг. Караоке орохдоо ер нь найзуудаараа орж ийн үү? За гэр бүлэрээ нэх ордгоо байх тий. Тий, хүүхдүүдтэйгээ нэг орж үзсэн гоё юм байлээ. Нэг амралтын газарт караоке байсан. Тэгээд найзуудтайгаа орох дуртай. Тэ манай найзууд ерөөсөө сараа одоо юу гэдэг дуучин муучин бид нартай байна гэж бие барьдгүү. Харин ч бүр урдуур оролдуулаад айгу амар гэдэг шүү дээ. Тэгээд надад бол манай найз нар ноттой хамтарч дуулах их дуртай. Кайфтай байт юм шиг үлээ. Тэгэл би тийм кайфыг олгоод бас өөрөө хамтарч дуулаад хоолоо салгаж молгож дуулахлаа гоё байдгийн. Тэгэл караоке чинь нэг хоёр хоолоо ингээл дуулахлаар бас нэлээд хүчтэй болонгот оноо моноо аваад тэнгүүт 100 муу авчлаа гэд баярлалаа. Тэгээ караокены оноонууд бол яг үнэн бодит байдгүй те. Энэ бол зүгээр нэг би юу гэж ойлгодгүй гэхэлэр нөгөө вибрацад юу гэдэг нэг хоолойны частота гэж ярьдаг шүү дээ. Нэг их чанга дуулсан хүн л ерэн их оноо авдан дээр авдаг юм байл гэж би ойлгосон. Тэгэхээр ингээд аяахан нюанс эдэртэй ингэж дуулах биш ингээд яг ингээд нэлээд чанга хоолоогоор ингээд манай нэг ах байдгийн маш чанга дуулдаг байхгүй. Тэгэнгүүт шууд 100 авдаг байхгүй. Эсвэл алдаатай дуулсан ч хамаагүй. Үгүй хамаагүй ерөөсөө тэгэл. Ихэнх нь бүр ч алдахгүй бол темп алдахгүй байх хэвээр яг ингээл нөгөө тэр ая вэ штэ аялцсан байгаа тэр аян л одоо яс дуулах хэвээр дагаж дуулах. Тэгээ заримдаа буруу аялцсан байдаг шүү караоке аян дуунууд. Тэг чин тэгэл өөрөөхөөрөө дуулах юм бол зөрөөл тэгэл оноо хасагдаж шүү тийм учраас яг тэр караокен дээр аялсан аян л яс дагаж дуулах хэвээр. За сүүлийн үеийн уран бүтээлээсээ бас хаалцаж үзэж байна. За шинэ уран бүтээлгүүл сая он гараад аргагүй амраг тоглолтондоо зориулаад хаврын ганц сүлэс гэдэг дуу дуулсан байгаа. Залуу дуучин гитарчин Чожотой хамтарч дуулсан байгаа. За ардын дуу шиг аав минь гэдэг нэг аавда зориулсан нэг сайхан дуу та болсон. Энэ дуу маань хөгжмийн зохиолч Мөнх ертөнц яруу найрагч Хүрлбаатаргаа бичсэн. Тэгээд Морин хуур наадамд бас энэ дуу маань энэ хоёр шинэ дуу маань хоёулаа тусгай байр авсан байгаа. Тэгээ бол хаврын ганц үлээс бол клиптэй болсон. On and Off Production бүтээсэн байгаа. Тэгээд ер нь бол тэр клипийг нэлээд төлхөө үзүүлж одоогийн байдлаар нэг 100 мянган хүн үзсэн байгаа. Одоо тэг гарснаас хойш тэгэл овоол одоо ингээл
хуучин цагийг бодвол бас бид нар ч одоо энэ сошиалтай бас холбоотой болчиход тий. Яг ингээл хичнээн хүн үзчихин гэдгийг бас тэр доор мэдчихдэг болсон байгаа тий. Өөрийн одоо channelтай YouTube дээр дуучин Сарамжаа гэдэг өөрийн channelтай болсон. Тэгээ дууг бас хамгийн гол манайхан үзчихэл орхичод байдаг. Уул нь subscribe гэх нөгөө захиалах хэрэгтэй. Тэгэх юм бол улам тэр одоо дуучиндаа ч гэсэн өөртөө ч гэсэн тэгээ ер нь бол YouTube-д манайхан юм үзэхдээ өөрийн одоо аккаунтаараа өөрийнхөө юугаараа одоо аккаунтаараа л орсон дээр өөрийнхөө л одоо тэр шугамаараа ороод үзээд байвал дараа нь сүүлийн үеийн шинэ одоо клип гэл одоо хонх дээр дарангуй сүүлийн мэдээ нэг ийм мэдээ орж ирлээ ч юм клип орж ирлээ гэж гардаг ч юм уу те. Өөрийнх нь одоо YouTube дээр юу үзэж байна те юу ямар сонирхолтой юм байна тэрийн дагуу орж ирдэг. Тэгээд би бол сошиал юм дээр бол нэлээд идэвхтэй байдаг. Өөрийнхөө дуучин Бэ Сарамжаа гэдэг Facebook хуудасаа өөрөө хөтэлдэг. Тий. Facebook-ыг бас янз бүрээр ингээд ашиглаж байгаа хүмүүс байна л да тий. Жишээ нь таны нэрийг ашиглаач гэх юм уу тий. Өөр одоо вебсайт одоо Facebook-ийн пэйж тэр бол нэг явахгүй байгаа юм л да, нэг 50000 лайкаас идэрэхгүй. Усууд нөө гиндээд. Гэхдээ ерөнхийдөө нэг үндсэн ерөнхийдөө тэр яагаад тэгдэг вэ гэхэлэр ерөнхийдөө тэр үндсэн пэйж нь жоохон үйл ажиллагаа жоохон удаан ч юм уу те нэг байн апдейт хийдгүү ч юм уу эсвэл өөр админаар хөтлүүлээд байдаг болохоор усууд арай өөр шин юм хайгаад л адилхан төстэй нэр гарангуут тийшээ лайк дараад байдаг юм шиг юм. Миний тохиолдолд бол бас нэлээд хэдэн удаа Сарамжаа гэд нээж үзсэн. Тэгээ тэр нэр нь жоохон яваагүй л те. Тэгэл усууд бол яг нөгөө сонгуул Монголд нэлээд одоо олон дагагчтай пэйжтэй болох гол алдартай усуудын нэрийг ашигладаг л гэж ярьдаг юм байлээ. Тэгээ миний хувьд бол би өөрөө 2013 онд 5000 лайктай байсан. Тэгээ одоо 81000 болж байгаа хаа бараг. Бас байна тий. Тэр бол ямарваа нэг тийм хөдөлж чинь үү та? Өөрөө л хөдөлдөг, өөрөө л яг ингэж пост хийдэг. Тэгээ яг би тийм уран цэцэн битсэн юм одоо ингээл хүний үг мөгийг иш татаж бичдэг л те. Тэгээ би бас тэг ингэдэг байхгүй манайхан. Биш тоглолтын реклам сайн тавилаа гэхэлэр үгүй би хичээдийнэ. Ер нь нэг тийм ингээл улаанцаа ингээл аливаа аваараа гэдэг шүү дээ. Ингээ за юу вэ? Зах яваа шүү гэдэг шиг. Ер нь ингээл миний дууг сонсороо ч юм уу эсвэл миний CD-г аваараа аливаа концерт үзэр гэж би нэг л тийм уриалж чаддгүй юм аа. Эсвэл хит их энэ урлаг салбараараа айгүй олон жил явцсан болооч тэр юм уу нэг тийм надад хэцүү санагдаад байдаг юм аа. Тэгээ залуу усуудыг бол харин тий. Караоке орох дээрээ ямар төрлийн дуунуудыг дуулдаг. Мэдээж караоке орчвол найз нөхдөдөө дуулж иж өөрийнхөө дуунуудыг сонгож дуулаад байдгүй байх тий. Тэр нь ямар дуунуудыг эцээч өөрийнхөө дууг дуулах дурггүй. Тийм баг. Тийм байх гэнэ би яаж мэддэг вэ те. Гэхдээ нэг дуулж үзэх юмсан гэсэн дуучтайхаа дууг бас дуулчдаг юм аа. За, ер нь сүүлийн үед ямар дуунуудыг хин би одоо ойрд караоке ороогүй. Караоке чинь дуучин хүн бол ер нь бол дуулахгүй үедээ л орохгүй бол одоо ойр тоглолттой үед караокед орно гэдэг чинь бүр хоолойгоо ална л гэсэн үг л дээ ерөнхийдөө. Тэгээ заримдаа бол өстой ингээл караоке орсон ч гэсэн ингээл арай бага дуулах ч юм уу те ингээл найз нөхдөд дэмжиж өөрөө одоо догма болол ингээл дуулаад иж бас болтгоо. Тэгэл нэг тааруулаад дуулсхийгэл байж идэг. Ойрд ер нь бараг дуулаагүй байна караоке ороогүй. Заримдаа бол хэд их олон тоглолттой үед бол караоке гэхэлэр урагсатлага басаад ирдэг байхгүй арцаагаал яаж тэ хоолойгоо ядраах гэж гэл бид нар ч одоо заримдаа маш олон дуунууд тоглоно. Тэгэл зарим өдөр одоо сая хөдөө үр хангаа Баян онгор явхад ерөөсө 3 өдөр дараалал тоглолцохлоор чинь хоолоо бас ядарна гэж би бодоод байгаа юм л да. Яг урьдчилаад бодоод тэгээд эхний өдөр нь бол сүүлийн өдрөөс илүү хүчтэй дуулахгүй ч гэдэг юм нөөгөө тэдэг. Тэр үед бол караокенаас холол явна л да. Тэгэд яг ямар дуу дуулдаг болоо явчихваа. Яг нэг хүмүүс одоо караокед орчоод нэг өөрийн галзууныг дуулдаг нэг дуу утаа байдаг шүү дээ. Тэр шиг би тийм надад тийм байдгүй. Зүгээр яг нэг тийм дуулах сонирхолтой Whitney Houston ч юм уу эсвэл одоо аха хамтлагийн ч юм уу Modern Talking гэдэг юм уу те одоо нөгөө амьдралдаа дуулдгуу тайзан дээр дуулдгуу дуугаа дуулж үзье ч гэдэг юм уу жоохон зугаатай санагдаад те Madonna-гийн Laisla Bonita ч юм уу Take a Bow ч юм уу нэг дээр үеийн бас ялангуяа ностальжи болсон тийм дуунуудыг дуулмар санагддаг. Эсвэл одоо дуучин баясгалангийн ч юм уу чамруулгэндээ би гэл те нэг сонин гоё юм итгээд дуунууд гоё санагдаад байна. Тэгэл одоо манай рок попийнхан бол нийтийн дуучдыг бас нийтийн дуучдаа самтраад уран бүтээлээ бас тойрвж байна тий. Таны хувьд чинь бас дээр үед тойрвж илээсэн л та тий. Одоо ямар харьцаатай байна ер нь? Харилцаа ямар? Тэгвэл одоо миний хувьд бол зүгээр л үүдэн шүү дээ. Ямар ч тийм одоо аллерги байх. Хүмүүс ингээл бас ингээл
Тий таны хэлээр яг аллергитэй ч юм уу шиг тий. Миний бодлоор бол тэрэнд их жоохон тайван одоо естественно гэж ярьдаг шүү дээ. Тийм одоо байгалийн жамаар аюу сайхан харьцах хэрэгтэй болов гэж бодно. Энэ бол зах зээлийг бол ухаалаг хуваалцах хэрэгтэй болов гэж боддог. Яг вэ гэхлээр бол яагаад зохиолын дуучид зонхлоод эхэлсэн бэ гэхлээр угаасаа тэр чинь хөдөлгөөн үүслээ шүү дээ. Том хот руу одоо орон нутгаас зөндөө олон залуучууд ажил хайж боловсрал эзэмших гээд ингээд тэгээд нутгаа санаад одоо ижигээ аваа гэрээ санаад тэгэнгүүт тэр үед чинь сайхан яг зохиолын дуулч нэгэл ороод ирлээ шүү дээ тий. Тэгээд орж ирэнгүүт бас жоохон хотчих бас юу эхэлж гин. Тэгэхээр бас нэг тийм зохиолын биш юм шиг рок pop биш юм шиг бас дуучид гарч ирлээ ш нэг юм завсрын тэрнгүүл одоо бас нэг яг зохиолын дуучдыг сонсдог хүмүүс сонсогчдод ойрхон мөртлөө эстрад дуулдаг тийм дуучид бас байна. Эсвэл эстрад дуулдаг хэрнээ бас хаяа зохиолын маягийн ардын маягийн дуу дуулцдаг, манерта дуулцдаг тийм бас дуучид байна. Тэгэл энэ нь аль аль нь тааруулаад урд өмнө ч гэсэн ийм байсан махал гэж би боддог. Тийм ч эсвэл тэрэн дээр бол нэг манай драмын жүжигчид хошин урлагийн жүжигчдийг ад үзээд байдгүйтэй л адилхан. Энийг бол юугаа бол энэ эрдвэл урлаг учраас харин энэ дээр бол одоо ажиглагдаад хараад байхад зохиолын дуучдаас харин одоо юу гэдгийг амьдараа дуулдаг дуучдыг илүү их гаргамаар юм шиг санагдаад байдгийг. Жохон зохиолын дуучдын нэг бас нэг техник талдаа бас жоохон тий. Тэгээ аранжировкууд нь бас нэг жоохон адилхан маягтай болцсон ч гэдэг юм уу тий. Нэг хив маягийн болохгүй. Хэл дээрээ өөр болох гээд байгаа ч юм уу тий. Тэр энэ дээр бол анхаарах хэрэгтэй байх л гэж бодоод байгаа. Тэгээд хамгийн гол нь ямар ч төрөл байсан, жанр байсан ч гэсэн шудраг хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэрний үг бол амьд хоолоогоор дуулах хэрэгтэй. Сая ингээл хөдөөгөр явхад бол хэлж байгаа хгүй амьд хоолоогоор ийм гоё дуулаад тий ийм гоё юм бэ ингээд тэгвэл ингээл янз янзын нэр усан танихдахгүй зарим дуучид ирээл ингээл бичлэг тавиал явдаг мавдаг гэл эсвэл фонограмдах гэж юм ч гэдэг юм уу тий. Тэгээ энэ одоо ялгадаг болцсон л дээ тий. Ялгаж байгаа учраас үзэгчд маань ч гэсэн өөрсдөө үгүй мэдээч штэ амьд дуулна гэж бодоод билетээ аваад тасалбараа аваад ороход чинь бүтэн концерт амаа хөдлөгчөл бас хэцүү л байх л да тий. Тэгээд тийм л юу байгаа юм. Тэгээд миний хувьд бол тийм инээтерэ гэсэн тийм юу ялгаа байдгүй байсан. Тэгээд байхчгүй ч гэж би боддог. За тэгэхээр өнөөдрийн караоке нэвтрүүлэг маань 19-ийн үйлчлэлийн төв дээр байрлах Центро караоке дээрээс та бүхэнд хүрч байгаа. Караоке өрөө нь бол гоё юм байна, төгөлөг юм байна. Одоо би бас бодоод байна. Rod Stewart-ийн нэг дуу байдаг юм аа. За. Нөгөө нэг дараа I don't wanna talk about it. Биний тухай ярих тухай гэж дургу гэдэг те. Ярмааргүй байна гэл те. Сонсох уу? Мэддэг байж болно. Тэрийг бол мэднэ. Гэхдээ ерөн бол жоохон юу л да. Үзэгчдийн мэддэггүй л одоо You're my heart, you're my soul ч юм уу те. За, You're my heart, you're my soul те. Би чинь 16 настайдаа тэр дууг дуулчихсан юм чинь. You're my heart, you're my soul. I keep it shining everywhere I go. Гэт дуучин Сарантуя, You're my heart, you're my soul.
as was a door and believe them burning high. Feeling alright, come on, open up your heart. I'll keep our candles burning, let your body melt in mine. I'm living in my dreams. You're my heart, you're my soul. I keep it shining everywhere I go. You're my heart, you're my soul. I'll be holding you forever, stay with you together. You're my soul. You're my heart, you're my soul. That's the only thing I really know. You're my soul. I keep it shining everywhere I go. You're my heart, you're my soul. I'll be holding you forever, stay with you together. You're my soul. Yeah, I'm feeling that our love will grow. You're my heart, you're my soul. That's the only thing I really know. You're my heart, you're my soul. Yeah, I'm feeling that our love will grow. You're my heart, you're my soul. That's the only thing I really know. Ээ. За нэг юм болсон юм да. За за за. Ямар гоё сонсогч байна. Эмэгтэй хүнд болохоор бас шал өөр сонсогч шүү те. Тэгээ дээрээс нь ерөнхийдөө нөгөө мецо сопрано альт хоолоо. Эмэгтэй хүний бас нэлээд бүдүүн хоолоо ахгүй минийх. Тийм учраас би дандаа 16 настай ингээл нарийнхан хоолгоор дуулах гэхэлэр миний хоолоо хүрдэггүй. Тэгээ дээд регистрээ ерөөсөө хөгжүүлээгүй. Тэгээд ямар ч байсан би ямар ч байсан энэ бүдүүн эрэгтэй хүний хоолоод өөрийнхөө хоолоонд тааруулсан одоо Chris Norman, Modern Talking ч юм уу тийм усуудын дуулъя гэж бодлоо. хоолойг дээшлэж доошлуулсан ч гэдэм үү те. Хүмүүсийн хоолойнд тохирсон тийм болгоцсон байна уугүй юу? Эсвэл яг л таны дуу. Ерөнхийдөө нэг оригинал нас хэрвээ хэдэрхийн нарийнхан дуу байвал жоохон доошлуулсан байдаг юм болов уу гэж би бодсон. Зайлшгүй. За ямар дууг сонгосон бэ? Яаж би чамаасаа холдох вүлээ? Мөнх чаргалын 31027. 31027. За. Яаж би чамаасаа холдох вүлээ?
чамаса холдох бидээ. Дуулчин байна. Өөрөө дууныхаа ая шүлгийг бүгдээ За морин хурд бас захаа шинэ дуу орж ирсэн. Их авьяас тэмдэг юм аа. Буртач зүрхээ өгчөө буцаж чадахгүй арайлчаа харж болохгүй сэтгэлээ чичгээ зурж чадахгүй зам дээр таарчаа яаж чамааса холдох билээ яаж чамааса холдох билээ яаж чамааса холдох билээ яаж чамааса холдох билээ яаж чамааса холдох чамааса холдох билээ. Ее. За одоо таалагдсан хэсгийг би сайн мэдэхгүй байна. Ямар гоё дуулж байна тий. Тийм ч юу. За баярлалаа. Үнэхээр гоё дуулж байна. Тэгэд одоо бас ингээд сая нийтийн дуунуудыг таны хоолоогоор бас ингээд сонсгоч бас үзэгчд маань бас маш сонирхолтой санагдаж байгаа гэж бодож байна. Энэ караоке орвол хэдэн хувьд нь Монгол дуу, хэдэн хувьд нь гадаад дуу дуулж байна. Таны хувьд ер нь нэг 70% нь гадаад дуу, 30% нь Монгол дуу дуулдаг шүү. За. Одоо бас нэг тийм юу хэм 30%-ийнх нь хэдэн хувь нь pop, хэдэн хувь нь би Америк зохиолын дуу дуулдаг шүү. Нийтийн дуу. Гэхдээ яг нэг дуулмаар санагдаад идэгин заримдаа. Уу яг нэг дуулж үзье гээл те. Ерөн нэг бас заримдаа ихгүй зугаатай санагдаад идэв шүү дээ. Нэг ардын маягийн дуу. Рок дуунуудаа сонирхож үзчихсэн үү? Рок дуу яг үдээ бас нэг тийм бас. Хоолоонд бас нэлээ хэцүү л баг л те. Тий, ер нь бол нэг амрах гэж очиж байгаа болохоор караокед чинь хүн ингээл зугаацах гэж амрах гэж орж байгаа болохоор. За нэг рок дуу дуулчих юм бол тэг цаашаа ямар ч дуу дуулж чадгаа байлаа хоолоо. Гүг нэг чадахгүй юм шиг. Надад бол нэг тийм хэцүү юм шиг. Тэгээ хоёрдугаар сонсголонтой биш байх л та. На гэдэг дуулах юм уу? Нөгөө Крилатые качели гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэр дуу хүмүүс бараг тий. За электрон жаал ямар нэртэй болно шүү дээ. Чи сони шүү дээ тий. Тэн Крилатые качели. Пионер хоолоогоор дуулах гэж заяа. За. Крилатые качели гэдэг одоо нэгсэндээ даль чигүүртэй савлуур гэсэн утгатай шүү дээ. Смывая выше ели, не видая преград. 33651. Энэ бол одоо яг миний найрал дунд 33651. Таны хувьд бас Орос сургууль төгсөж ирсэн. Орос сургуульд яг найрал дууны хоорд найрал дуунд явж ирсэн болохоор бас сонир байж болох юм л та. За билнэ. Яа. За. Юный месяц апреля в старом парке Пойти, и веселые качели начинают свой разбег. Позабыто все на свете, сердце замерло в груди, только небо, только ветер, только радость.
киноны инээгээд идэг чинь ямар дуу вэ? Арлекино юу? Тий. Арлекино Тий. гэдэг үү? Тий. За Арлекино биш. По острым иглам яркого огня бегу, бегу, дорогам нет конца. По острым иглам яркого огня бегу, бегу, дорогам нет конца. Огромный мир замкнулся для меня. Вареный круг и маску без лица. Я шут, я Арлекин, я просто смех. Без имени и в общем без судьбы. Какое право дело вам до тех, над кем пришли повеселиться вы? Арлекино, Арлекино, нужно быть смешным для всех. Арлекино, Арлекино, есть одна награда смех. За миний дуулах дуртай дуу нь бол зэвэн дуунууд байгаа л да. За, урын сангаасаа тий. Ямар дуу өөрийн дуулах дуртай дуунуудаас. Гадны хамтлаг дуучдаас ер нь ямар хамтлаг дуучны дуу илүү дуулах зорилготой? Барууны Тэгэл одоо нэх бас тийм бүгдийг ингээл модонд орж байгааг л сонсдгүй л дээ. Хуучны Тийм нэг жоохон хуучны классик маягийн дуунууд бол дээрэс нь бас нөгөө бүр гоё одоо юу маягийн дуунууд бол гоё л байдаг л да. хуучны хэм бол Westlife одоо хуучныхтаа орохгүй л баг л та тий. Westlife-ийн фэн биш л дээ харамсалтай. Бид нар ч одоо Westlife байх Тэр чинь нэг Westlife. яг та нарын үе байсан байх л да. Тий. Миний хувьд бол Westlife тэгэл хөрхий одоо юу гэх юм. Би чинь одоо New Kids on the Block бараг нөгөө Backstreet Boys мойс чинь бараг л сонсдгоо байсан үе шүү дээ бид нар Өө чинь. тийм үү? Тэгэхгүй тийм чинь одоо Бид нар чи бүр бацаан хамтлаг гэдэг юм улаан уу? ногоон фэнүүд нь байлаа ш. Таны хувьд бас нөө хамтлаг байж үзсэн. За тэгээ тусдаа одоо ингэж ганцаараа дуулж байгаа тий. Тэгэхээр ер нь хамтлагт байхад ер нь ямар үүрэг хариуцлага илүү нөрж. Одоо энэ залуу Ерөөсөө тийм нэг юм гоцлол манайхан ч ингээд ганцаарчсан тоглолтыг гэдэг шүү дээ тий. Тим юм хийдгүү тэр хүмүүжил ерөөсөө дараа нь гоцлолтуучин болсон ч гэсэн тэр ерөөсөө ингээд байгаад идэг. Юу вэ гэхэлэр ер нь ингээл хамт олноороо хамтлагаараа гэдэг юм үзэл бодол дандаа байдаг. Тэр нь бол нэг зүгээр л дээ. Тэг гоё даруулгатай байдаг. Тэгээд ер нь хамт олон юм нэг дороор гоё байдаг гэдгээр л айгу гоё байдаг. Тэгээ манайхан ч юм бол хамтлагт байгаа дууч ч бас айгу тийм нэг сэтгэлтэй нэг тий юутай уриатай байдаг учраас. одоо л ингээд хамтлагууд гарч ирэл тэл алга болоод шүү дээ тий. Тэр чинь бол яг нөгөө нийлж амжилтанд хүрэх тийм төвчээр байхгүй л байна л да. Хоёрсол компромисс гэж ярьдаг ш нэг нэгэ хүлээн зөвшөөрөх хүндлэх нэг нэгнийхэн давуу талыг хүлээн зөвшөөрөл дээрээс нь тэрийн давуу талын хүлээн зөвшөөрчгöd одоо гоё нэг тэр гэрэлтэж байгаа амжилт руу хамт явж чадахгүй нэг жоо дэвчээр дутагдж байгаа. Тэгээд би өөрөө ганцаараа би өөрөө чадна гэд манайх монголчуудын ихэнх тийм нэг дутагдал байна л да. Тэр нь ер нь эвт шаазга буугаар нэгдэг шүү дээ. Тэгэхээр бол бид нар бол нилээн тийм таны хувьд гэхдээ бас би чадна гээл ганцаараа дуулж гинөө. Би бол гэхдээ ер нь бол өөрөө ганцаараа дуусан ч гэсэн одоо дандаа хамтлагтай random олонх гэл хамтлаг байгуулаад өөрөө бас ер нь бол хамтын хүч хөдөлмөр гэдэг чухал гэдгийг үздэг учраас дандаа хамтарч юм хийдэг л те. Хэдийгээр яг сольны карьер хөөж байгаа ч гэсэн бол манай хөгжимчд маань зүгээр нэг тийм хөлсний хөгжимчд шиг биш те. Урагдаал нэг сешн дээр тоглодог хөлсний хөгжимчд биш. Яг уран бүтээл дээр бас хамтарч ажилладаг гэдэг утгаараа бол нэг хүний уран бүтээл биш ер нь бас хамтын бүтээл гэж би үздэг. Beauty and the Beast гэдэг нөгөө одоо Google-ийг гараад байгаа шүү дээ. Дээр үед энэ чинь одоо бас Celine Dion өөр дуучтай ингээд дуулж ирсэн. Тэгээ тэрийг л дуулж үзэх үү? 24-47.
ever just the same, ever a surprise. Би бүр залуухан бахта дуучин анх үед битээр хамтарч дуулдаг гэсэн энэ дуг. За, Тэгээд дуулж үзчихсэн юм. Beauty and Beast. Till it's all this time, turn as it can be, barely even friends, then somebody bends unexpectedly. Just a little change, small to say the least. Scared, neither one prepared. Beauty and the Beast, ever just the same, ever a surprise. Ever as before, ever just as sure as the sun will rise. За энэ бол ямар ч үсэн дуэт дуу болохоор ганцаараа бол нэг явдгүй юм байна. За яг хөө нэг тийм Маш гоё дуулж штэ. ингээ яг хөө нэг тиймэрхүү Ямар дуу байдаг үлээ гэж бодсон яг таныг дуулангууд гинт санаанд орж нөгөө штэ. Beauty and the Beast энэ бол яг нөгөө Google-тэй киногоор бол би яг нэг анх дуулж ирсэн. Тэгээд энэ бас юу эхний бас зэвүүн дуунууд байдаг юм аа. Одоо би одоо энэ ойр дуулаагүй болохоор All at Once гэдэг Houston-ы Houston-ы. За 61872 872. маш нарийнхан олонттой бурхан минь хүрх юм болоо. All at once, I started counting teardrops, and at least a million fell. Тэгээ яг нөө дуулаагүй удаагүй нэлээд удацсан байна. Би 20 настайдаа дуулчихсан байхгүй энэ дуу. Англи хэл дээр дуулалчтай уралдаанд орж энэ дуугаар төрүүлчихсэн. Grand Prix авчихсан. Grand Prix. Дандаа нэг кириллээр сурж ирсэн шүү дээ. Яг англи хэллэгээр нь мэдэхгүй байсан байхгүй. Холбоот. All at once, I finally took a moment and I realizing that coming back Энэ үг нь буруу байна. finally hit me all at once, all at once. I started counting teardrops, and at least a million fell. My eyes began to swell, and all my dreams were shattered all at once. Ever since I met you, you're the only love I know, and I can't forget you. Summer's passing all along. All at once, I'm drifting all the lonely sea, wishing you'd come back to me on the maddest love. All at once, I'm drifting all the lonely sea, holding on to memories, and it hurts to me more than you know, so much more than you know. All at once. Яа, Ямар ямар байна? гоё юм бэ? Тэ? Ардын дуунууд гэвэл таны дуунууд донд бас байдаг баг шүү те. Тий, яг хөө тий. Гэл те. За би бол яг та Юндан гойгог бас гайгүй дуулчдгийг. Гэхдээ наа ч юм бол зүгээр нэг юм
Энгийн хоолой Энгийн шаардсан. хоолой жоохон мэдээч хэрэг дуучин сарамтай орж байгаа юм чинь бас ингээд жоохон Мэргэжлийн хоолой. мөчтэй дуулах болов гэж бодсон шүү дээ тий. За юу нөгөө 4 настай халуун бэл юу? 4 настай халуун. Тий. 4 настай халуун. 30 364. 30 64. Тэ ядуулна. За. Ядуулна амар нарийнхан. За хоёр гавьяачийн дууссан. Хүрхгүй бол тэгээ зогсон шүү. Оо гайгүй байна. Караокед бас арай гайгүй болгоод оролцсон баг тий. Тэл болчлоо шүү. Эсвэл нөгөө жоохон вино уугаад айс нэлээд халж малж хоолоогоо халааж иж дуулах хэрэгтэй байсан юм шиг юм те. Дуртай дуугаад дуулахлаар арай л нэг тийм гоё ядуулдаг шүү дээ. Ааха. Хөгжим нь их бас их гоё санаа. Гоё хоолойтой дуучин. Тий. Би сонсох дуртай. Энэ дууг манай болт зохиосон юм биш үү те. Тийм байна. Ягода мэдэж байна чамдаа би харагдаж байна чиний санаа намайг ирдэг хүлээж цэцэгсяж дидгэртий Дурдовьяч нисинирти Огоними айгурухнес Мэдэж байна очи Огончи сонсож байна Эндорими дэгшэн сапишэн In your thoughts meaning and you sure I'm still you that I'm in holy to Burrowing into the shadow In хаавар цэцэгсэн шүү Хамтдаа юуда хамгийн гойхарыг Нашлено руснар меруки Наш мечтene у фашизмарта Миес километр километр и тогда управим навсегда гэдэг чинь километр бүрд гэдэг дээрвийн та нарын Тэгээ ер нь жоохон сонсч ирсэн дуу байна. Нас червеното знаме родини, нас не ще ни уплаши смъртта. Ние сме на всеки километър, ние сме на всеки километър и така до края на света. Тий. Тэр чинь одоо нөгөө бараг та нарын төрөөгүй байсан үйл л да кино нөгөө километр бүрд гэдэг болгарын кино байсан байхгүй. Тэгэл одоо тагнуулч магнуулчтай те тэгэл километр бүрдэнд дэлбэлж мэлбэлдэг тийм утгатай. Тэгээд We are the world гэж болох уу? За тэгээд Бүр өстой. Тийг Чихэн бүр юм одоо. Чи хамтуулах юм уу те? үгүй мэдэхгүй. Үгүй сайн Ястай гоё штэ. Хотоор Энэ We are the world ч юм бол ерөнхийдөө бол бүх хотын дуу байгаа тий тэгэл нөгөө бас чинь
глобальны дуу юм чинь We Are the World гэдэг нь. Энэ дуучдын жоохон илгэлж үзье заяа. За өөр байх юм те. Тий. There comes a time when we need a certain call, when the world must come together as one. There are the people die, and it's time to lend a hand to life, the greatest gift of all. We can go on day by day that someone somewhere will soon make a change. We are part of God's great big family, and the truth, you know, love is we need. We are the world, we are the children, we are the ones to make it brighter day, so let's start there. There's a choice we're making, we're saving all their lives. It's true, we make it brighter days, just you and me. Something in your heart, so they knows that someone cares, and their lives will stronger and free, as God has shown, and turning stone to bread. So we all must lend a helping hand. We are the world, we are the children, we are the ones to make it brighter day. So let's start there. There's a choice we're making, we're saving all their lives. It's true to make it better day, just you and me. And I'm the sea no more, yeah. But if you just believe, there's no way we can fall. Whoa, 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 let's realize can't change will only come when we stand together as one. We are the world, we are the children, we are the ones to make a brighter day. So let's start there. There's a choice we're making, we're saving all their lives. It's true to make a better day, just you and me. We are the world, we are the children, we are the ones to make a brighter day. So let's start there. There's a choice we're making, we're saving all their lives. It's true to make a better day, just you and me. We are the world, we are the children, we are the ones to make a brighter day. So let's start there. There's a choice we're making, we're saving all their lives. It's true to make a better day, just you and me. We are the world, we are the children, we are the ones to make a brighter day. So let's start there. There's a choice
choice we're making. We're saving all their lives. It's rude to make it bad and day. Just you and me. Нэг тийм супер дуулахгүй яах вэ? Тэгээ нэг өөрийнхөө хэмжээнд л яах. Үнэхээр гой доонуудыг энэ үзэгчтэйгээ бас хуваалцлаа. Ер нь бас дуулж амжаагүй нэлээд олон доонууд бас үлдсэн байх тий. Таны хувьд бол зөндөө олон доонууд 100 одоо караокед ороход суугаад ивэл зүгээр л юм байна шүү дээ. Ингээд сууж юу лээ. Тийм шүү дээ. 70% дандаа гадаад доонууд, 30% дандаа монгол доонуудыг дуулдаг. 30% дандаа нийтийн доонуудыг бас сонгож дуулдаг жаа тий. Тэгээ ерөнхийдөө нийтийн ч юм уу, ардын ч юм уу тийм ер нь нийтийн дуунд л их дуртай. Рок попын дуу ч бас аягүй хэцүү шүү дээ. Дуурайж дагаж явхад. Тийм баг. Тэгээ импровизац төр ч юм уу те. Тэгэхээр надад нэг тийм юу л жоохон ардын ч юм уу, зохиолын дуу юм уу те. Нийтийн дуу болохоор гоё санагдав. Тэгээ Оросд ч ерөөсөө ийм караоке ресторануудад хөлсний 2 дуу ч юм байт юм л эрэгтэй эмэгтэй 2. Тэгээ дуулж чадахгүй улсуудад дээр ирээд ингээ ширээн дээр очиж дуулж өгдөг. Хөгжөөдөг аа. Тий. Тэгээд ерөөсөө өрөөнд биш нийтээр дуулд юм бэлээ. Ингээ тийм том заал. Нусууд ч ингээ өөрсдийгээ ингээ реклам доктортой юм шүү дээ. Монголд бас нөө ийм нийтийн караоке байд юм байл л дээ. Тин чин нөө микрофон ингээд тинээд явахаараа бас энэ тэнд нөө жоохон сагтч магтсан ч юм уу янз янзын хүмүүс янз бүрийн аваа гаргаж байна. Үнэтэй тийм газар фэнси Ленинградад нэг караоке ресторанд орж үзсэн. Тэгсэн тэр нэг өөрөө биш ингээд ийм нийтийн. Тэгээд нэг 2 эрэгтэй эмэгтэй 2 дуулаачтай юм байна. Дуучинтай. Тэгэл айгүй их сүрхий дуулж муулал гэсэн чинь би нөгөө засыпает синий сурбага гэл на Преснякова дэрийн дууг дуулаад гэсэн чинь любовь похожая на сон гэл Пугачевыг дуусгахаар зочоод нөгөө хоёр юм гайхаад за ер нь бид нар одоо ер нь бараг л дээ та ер нь дуулаад байж үл яасан ухааны ярих гээд тайхан нэг мэдээч хэрэгштэй чинь дууч мэрэглийн дууч ороод ирсэн мэдэхгүй ш харахад бол ингээл ямар ч үс мүсний юм ягаагүй энгийн үедээ би их даруухан хувцлаад очсон юмсан тэгсэн чинь айгу тэр дайлмаар нь бүр сүултээ зүгээр суулгахгүй өөр ширээнээс танилцсан мэлцээ гэсэн хүсэл дээрээ бүр баларсан шүү дээ. Тэгээ ер нь бол бас нэг юм ресторан ч юм уу баруунд ингээд явж хахад баар маранд ч ингээд Филиппин хамтлаг байж ангууд дууч мууч нь жоохон таархан дуулдаг муулдаг дууч мал ингээд удаан сонслоор ядаргаатай тийм. Тэнгүүт нь би дуулах юм байна уу гэл тэгэхээр би байна гэж гараал. Тэнгүүт Houston Saving All My Love for You эсвэл All at Once гэл тэгэнгүүт нь чинь эдгэр чинь яг ингээд тайзан дээр яг ингээд дууныхаа үгээ тавьсан байдаг аахгүй. За. Тэнгүүт okay Saving All My Love for You гэл дуулангууд дуучт нь ингээ thank you very much гэл амар гачин болоод тий. За тэгээ бас гоё үйд юм бэлээ. Тэр ингээд тий. Нэг бодлын нөгөө хөрхий бас дуулж байгаа уран бүтээлчтэй ачааг буулгаж байгаа юм шиг тий. Ачааг нэмгэлээл тий. Хамтраал. Тэгээ тэр утгаараа бас караоке бас гоё шүү. Ер нь хөлсөө гарталт дууллаа шүү дээ би бараг. Өнөөдрийн караоке бол 19 дэх хороололт хаан улдургийн 19 дэх хорооллын 19-ийн үйлчлэгээний төв гэж байгаа тий. Тэрний одоо центро гэдэг караоке байгаа. Энэ караокед бол маш олон төрлийн сонголтуудаас одоо хамгийн том өрөөнд нь бас хоёулаа ирж өнөөдөр анхныхаа нэвтрүүлгийг хийлээ. Миний одоо анхны одоо караоке night нэвтрүүлэгт хүрэлцээрж хүндтэй зочноор хүрэлцээрж маш өөрийнхөө караоке дуулах дуртай гой доонуудаас үзэгч олонтойгоо хуваалцсан танд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээл өндрөөс өнөр амжилтыг хүсье. Төгсгөлд нь бас энэ хүү центро клубаар үйлчлүүлэх эрхийн бичгийг гартуулъя гэсэн. Зүгээр юм биш үү те. Тэгээ найз нөхдөр бас ирж дуулж байгаараа маш олон төрлийн өрөөний сонголтууд байгаа. За ингээд өнөөдрийн караоке night нэвтрүүлгийн одоо анхны дугаарт 100-ны манлай дуучин Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Сарантай хүрэлцэрж бас маш сайхан цагийг өнгөрөөлөө. Энэ үдэш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд караоке сайхан дуулж байгаарэ. Тэг хамгийн гол нь сэтгэлээ онгойтл одоо уужуу болтлоо гэдэг юм. Стрессээ тайлтал дуулах хэрэгтэй. Тэгээд Монгол хүн дуулж лээвэл аз жаргалтай байх болов уу гэж бодож байна. Сайн сайхныг хүсье. Баярлалаа та нартай. За баярлалаа. За баярлалаа.